Hi guys, өглөө өдрийн төргий амьсгал тавтамарл. Тэгэхээр өнөөдөр мэдээж гарчигнаас харсанчлаа ярьж хэлцэлгааны тухай юм бичлэг байх болно. За миний ашиглах бүтээгдэхүүн ингээд галбангаа брэндийн өсвөр насны хүүхдүүдийн бүтээгдэхүүн байгаа. За тэгээд энэ болохоор хөөсөн цэвэрлэгч хамгийн эхлээд хөөсөн цэвэрлэгчээр ингээд нүүрэндээ сайхан ялаад нэг ингээд нүүрэндээ ялгаад тэгээд тэрнийхаа дараа ингээд яахаа угаад тэгээд энийг ялж явахаараа бас галбангаа брэндийнхаа мэдээллийг бас хэлж өгье гэж бодлоо. За энэ галбангаа брэндийн өсвөр насны хүүхдүүдийн ком болохоор нийлээд 55,000. Тэгээд энэ дотроо юм 4 тостой. Тэгээд эхлээд ингээд хөөсөн цэвэрлэгчээрээ цэвэрлээд тэгээд дараад нь яхаа тоснуудаа түрхэнэ. За ямар тааж нүрээ угаж чад тэгээд уулзъя. Тэгээд нүрээ угаажлаа. Одоо болохоор юу юм биш гоч зүсээ. За одоо болохоор тоснуудаа түрхэнэ. Тоснууд минь юу юм? За энд бас түрхэх дараалал гэж байгаа. Эхлээд тон руу түрхэнэ. Тоныг яаж ингэж ялах вэ гэхээр ингэж доор нь ингэж бичээстэй байдаг хин вэ. Тэгээд ган дээрээс ингэж авч агаад ганцаар ялаад тэгээд нүүрэндээ зүрхэж өгөөд за одоо ингэж өсвөр насны хүүхдүүд штэ ингэж арьсаа ингэж аль болох хамгаалаад ингэж нэг зарим одоо ингэж зээл төвийн хүүхдүүд чинь ингэж айгүй их юу яд штэ нүүрэмай амар илт бодож хэлдэг. Тэгэхгүйгээр тийм бол улам арьс чинь ингээд юу хураашаад тэгээд батгаад тийх аюултай. За тийм болохоор танай маань аль болох нүрээ бодохгүй тэгээд юу яаж байгаарэ нүрээ сайрчлаад тос түрхэж байгаа юу. За тэгээд тосоо түрхчээд би хамгийн сүүлд нь бас нэг юу яадаг нүрээ массаж хийдэг. Ингээд одоо багасаа ингээд нүрээ толгор ястай тэгээд том болоод ихсэн айгүй гоё юм ястай толгор ястай болохыг гэвэл ингээд сайн нүрээ массажлах хэрэгтэй.
Би өвгөнд ингээд тонроо ингээд төнөр гэж тах юм. Ингээд тонроо хөнгөөр төрхдөг. Гэхдээ нөгөө нэг надаа миний хүнд болсон болохоор би хөнгөө арай ашиглаж чадахгүй байна. Хичээлтэйгээд жоохон завгүй байгаа л да. Юу нь бол. За. Би саяны юуны нэршлийн хэлхээ мартчихэж саяны төрсөн болохоор эмүс байгаа шүү. За. Тэгээд дараачих нь болохоор ийм тос. Надад эднэрийн савлгаан айгүй хөөрхөн санагдсан. За. Одоо ингээд энэ дээдлэх тагны авахаар дахиад юм таг байгаа. Айгүй өөрхөн байгаас тий. Өнөг миний энэ тоснууд тос эмүс хоёр нүүрэнд айгүй удаан шингэдэг болохоор би айгүй жоохныг авдаг. Ямар ч тач ингээд сайхан нүүр авчлаад өгнө. За миний хувьд бол галбангаа брендийг ашиглаж хэлснээс хойш миний нүүр ингээд аюу гоё гэлтэй тэгээд ингээд юусоо ингээд юм гарч марахгүй тийм байгаа. За хамгийн сүүлчийнх нь болохоор юм цэцлэг байгаа. Тэгээд би ингээд цасныхаа дараа нүүрэндээ ингээд тараат тийм аа. Дараад нөгөө массаж хийх болохоор нүүрэндээ ингээд тараагаад би нэг хэмээн дээр айгүй бор харагддаг юм. Гэтэ би энэ найлхан гэрлэнд найз угаалгын өрөөний гэрлэнд найз бохгүй гэсэн чинь айгүй бүдэг байна. Хэмрэн дээр айгүй бор харагдаад байна. Гэтэ ер нь бол амьдрал дээрээ цагаан шүү. Яг гайхуулж байгаа юм шиг. Гайхуулсан байхгүй шүү наа. За. Ямар ч тач одоо ингээд тоснуудаа түрхээ дуусныхаа дараа ямар массаж хийдэг вэ гэхээр гараа ингэж барьж агаад хацраа ингэж хоошооч эхэлтэй массажлна. Нүдөө бас ингэж ханжаагаад зөөлх ингэж өгвөл бас айгүй юу гэдэг шүү. Гэт хүмүүсийн нүдийн айгүй үрцгээд байдаг шүү дээ. Тэгээд нүдэндээ ингэж зөөлх ингэж массаж хийх юм бол ингээд ерөөсөө үрчийдгүй шүү.